За бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ өдөр ямар амгалан гайлтгий. Тэгээ би маш товчхон энэ номыг танилцуулъя. Илчлэл одоо бодохгүй болох зүйлсийн тухай Паул Барнет гэдэг. За энэ хүн байна. За энэ өөсөөгээд манай сургуультай хамтран ажилладаг байгууллага, Австралийн байгууллага. Бидэнд орчуулга эрхийн нөгөөд энэ маань өөрөө ном дээр тайлбар хийсэн олон эрдэмтдээс ингээд захиалга хийлгэсэн ийм ном юм билээ. Тэгээ бид нэр 2020 онд орчуулсан юм байгаа юм. За орчуулгахдаа бас Монгол контекстээр бас буулгаараа гэдэг ингэж өгсөн. Тэгээ бид нар илчлээс ихсэн шалтгаан ерөөсөө маш ингэ тэр үед чинь санаж байгаа бол шин тэнгэр шин газрынхан болгож тавьж исэн үе баггүй юу? Энэ 20 оны 10 сар гээ ковидын өмнөхөн. Тий. Би бас анти манай хороолын эцэст чинь бүр ингэ таглаад бүр төвжрэл үүсгээд бүр яаваа бүр. Тий. Тэгэхээр манаас хүмүүс ч хоёр чим ихч бас юу нөлөө шин тэнгэр шин газар руу яваад бид нар дээр ирээ янз бүрийн мараад тэгээд бид нар хөөгөөд шүү дээ. Тэдний ярианаас ер нь сонсох юм бол элчит ном дээр тулгуурладаг. Тэгээ элчит номыг тайлж өгж байгаа хүн бол нөгөө хэм баггүй юу? Ийм ах юм. Тэр бол түлхүүр лацыг ивдэгч. Хоёр дахь Христ. Тэрний тайлх хамгийн зөв гэсэн юм л гаж урсгал дээр суурилж байгаа. Сонирхолтой нь тэр үгнийг үхтгүү гэж үздэг юм байлээ. Тэгээ тэрэн дээр ариун сүнс байгаа гэж үздэг. Итгэгч нарыг бол ариун сүнс байх. Гэх мэтсэн. За энэ тухай ярил зөндөө юм болно. Тийм учраас бид нар Яаралтай номыг барьж авч орчуулсан. Мэдээж энэ ном бүх юмны хариулт өгөхгүй. Гэтэ итгэгчдэд бол яг ямар ч хэлсэн элчит номны анхан шатны тийм ээ тайлбарыг өгөх юм байгаа. За тэгээд энийг уншаад номлож болно. Сэдв болгоны ард номлолын бүтц явж байгаа, загвар явж байгаа. Тэгээд тэрэн дээр баяжуулаад номлож болно. Тэгээд номлол дээр үндэслээд 9 бүлгүүд дараагийн 7 хоногт нь энэ номоо уншаад ч юм уу номлолоо сонсоод Библи илчлэлээ уншаад хоорондоо бас 9 бүлгийн асуултууд явж байгаа. Тэгээд энд бас тэр үед ковид үед гарч илүү дөнгөж гарч исэн үе шиг санагдаад байна. 20 оны 10 сар гэдэг чи юу лээ? Тий гарцсан үе байна шүү дээ, тий. Бас нэг ковид мод энд орцсон явж байгаа. Энд Монгол контекстээр болгох гэсэн тий. Тэгээ тэр ковидын үед чинь айгүй олон янзаар ярьж шүү дээ хүмүүс тий. Энэ бол одоо бараг сатаны тэмдэг. Энэ бол юу гэвэл тий. Тэгээд тиймэрхүү юмд бас хариулт өгсөн ийм л ном байна. За тэгээ та бүднийг бас чуулганда аваад одоо хэрэглээрэй гэж урьж байна. За тэгээ би бол оюутнуудад хэлдэг. Та нар Библийн сургууль сурж байгаа сайн байна. Хэрвээ та нар сураагүй бол гэрчлийн ном уншина. Тэ? Гэрчлэл бол тэгэл тэр хүний л туршлага гоё байсан, сайхан байсан, шоронгоос оргосон, мацаг өрсөн, үзэгдэл үтсэн. Тэгэл болоо тэ. Харин ийм ном руу орж ивэл, тайлбар ном руу орж ивэл та нар дараагийн түвшинд хүрсэн гэсэн үг. Тийм ээ? Яагаад гэвэл бид нар дараагийн түвшинд гаргахын тулд ийм номнууд нь яалтаа хэрэгтэй л гэж би ойлгож байгаа. За болсон. Баярлалаа. Анхаарал тавьсан. Аньсан төмөг шиг яриаг юмыг ярих гараад ирлээ. Цаа чи нэг юм ярих дургу. Шалтгаан нь энэ ном хоёр автортай байхгүй. Сая ярьснаас нь ойлгосон та нар. Нэг хэсэг нь тэр австрал хүн бичсэн. Монгол дахь контекстэнд яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг Түмбаяр багш өөрөө бичсэн байхгүй. Өөрөөр хэлбэл энэ ном уг нь Библийн сургуулийн түүхэнд шинээр эхэлж байгаа төслийн ном. Яг л нөгөө Австралийн хүн ч гэсэн тэгж үзэж байгаа байхгүй. Монголын контекстэнд Монгол теологч өөрөө энийгээ хэрэгжүүлж чинь. Улс орон болгоо ялгаатай. Тийм учраас Библи тайллын хэсэг дээр нь ерөнхийдөө энэ нөгөө Австралийн теологч өөрөө тайлбарлаад контекстэн дээр буулгахаар хэсгийг нь манай Түмбаяр багш өөрөө бичсэн. Тэгэхээр би бол одоо мань хүнийг та өмнө нь хоёр автортай учраас өөрийнхөө нэрийг тавиа гэж хэлээд байсан. Хитрхи даруй хүн учраас нөгөө хүнийх нь нэрийг тавиад өөрийнхөө нэрийг бол орчуулсан гэж оруулсан. Гэхдээ бичигч шүү. За. Хоёр автортай ном баггүй. Тэгээ та бүхэн уншиж үзээрэй. За баярлалаа. Сайн байцгаана уу? Бүгдэнд нь орой минь хүргэе. Би болохоор энэ Дэлхийн хязгаараас түүнийг магтагтун гэдэг номыг танилцуулахаар гарч ирлээ. За энийг бол би бичээгүй. Хоёр автортай биш бас. За энэ номыг болохоор Норвег улсаас Монголд ирж илгээлтийн ажилчин хийсэн Уле Фридрих гэж хүн бичсэн байгаа. Тэгээд 2014 оноос хойш 18 он хүртэл ер нь бол Монголд ажилласан. Гэхдээ хөвчлэн
Библийн сургалтын төвд одоо манай сургуульд гэсэн үг бас дархны Библийн сургуульд ингэж хичээл зааж исэн тийм хүн байгаа. Тэгээд өөрөө болохоор илгээлтийн чиглэлийн нөгөө докторийн зэрэгтэй тэгээд судалгаа маш сайн хийсэн ийм хүн байгаа. Тэгээд номын агуулга бол ерөнхийдөө л илгээлт. Одоо илгээлт хаанаас эхлэв, хизээ эхлэв, илгээлтийн түүх юм, юу юм, илгээлтийн практик тал нь юу юм, Монгол чуулганы илгээлт юу ямар маягаар явсан гэж. За мэдээж илгээлтийн тухай юм уу, чуулганы түүхийн тухай маш олон ном байдаг. Энэ номын нэг онцлог нь болохоор нөгөө зүүнний илгээлтийг онцолж өгсөн. Бид нар түүхийн ном ч юм уу, илгээлтийн ном аваад үзэхлээр хөвчлэн барууны илгээлт талаас бичсэн байдаг. Бичигдсэн нь их байдаг, орчуулагдсан нь ч их байдаг. Гэтэл зүүнний буюу дорны чуулганы түүх хаана яав гэдэг ер нь жахан замхралттай монгол хэлэн дээр бас материал багтаа байдаг. Тэгэхээр Үлэ Фридрих го Монголд ажиж амьдарсан хүний хувьд одоо зүүнний илгээлтийг, Сирийн чуулганы илгээлтийг, тэгээ Монгол болон Хятад нутагтай холбоотой, Азийн улс орнуудтай холбоотой илгээлтийг одоо ингэж онцолж бичсэн хүн байгаа. Тэгээд бас номынхаа төгсгөл хийсэхт болохоор нөгөө өөр юм сүлэлттэй. Энэ ном болохоор яг манай багш ярьлаа тийм Оли Фридрих гэдэг багш байгаа. Тэгээ Оли Фридрих багш бол NLM-ийн мишнер. Тэр манай оюутнууд бол аяасан мэд манай сургуулийн багш аахгүй. Тэгээ энэ хүн илгээлтийн талаар юм бичигээд NLM UBTC хоёр хамтарсан төсөл боловсруулаад сая номыг гаргасан. Тэнгүүд Монголд нэг ийм асуудал гарч ирсэн. Монгол илгээл ийм бичгийг хэн хянах юм бэ гэдэг асуудал. Өөрөөр хэлбэл Монголд бас нэг Монголын талаар ном бичиж байгаа юмнуудыг хянах тийм одоо зөвлөх тийм баг хэрэгтэй очиж байгаа байхгүй одоо илгээлтийн талаар. Тийм учраас одоо манай хоёр илгээлтийн талын мишний талын тэгээд ном орчуулгын талын хүмүүс маань манай Намтай багш, Түмбай багш хоёр маань хэдийгээр орчуулж байгаа гэсэн тодорхой хэмжээний хяналтцаг явуулсан байна. Би нараас өөрөөс наасаас ер нь биччихв тий явах биччихв гэсэн асуудал байд ажиг болсон байна гэж өөрөө хэлсэн. Яг Намтай багш өөрөө cross cultural master хийсэн. Дээрээс нь World Christianity-гээр Англид Эдинбургт өөрөө дахиад мастерын зэрэг хийсэн юм байгаа. Тэгэхээр манай бас 10 учраас яг тэрийг хэлэхгүй байна л да. Би бас давхар тэрүүгээр хяналт явсан гэж бодоод байна. За ийм хоёр. За гурав дахь нь маань чи юу биш.